Орой минь итгэлийн агч нараа орой минь итгэлэгч Марилюза надад Иоханны 1:51-ээс асуулт байна. Есүс Христ Натайл руу ярихдаа үннээр би та нарт хэлье. Тэнгэр нэгдэн бурхан тэнгэр элч нар хүний хүүгийн дээр өгсөж уруудах та нар үзэг болно гэж альцсан байдаг. Нэг Библи судлал дээр та бидэнд хэлсэн байдаг. Маш олон хүмүүс бурхныг тэднээс маш хол байдаг, асар хол байдаг, тэнгэр доршдог гэж боддог. Миний бодлоор тийм биш гэж би боддог. Бурхан бол бидэнтэй хамт байдаг. Бурхан энэ газар дэлхий дээр өөрийнхөө улсыг байгуулсан гэж боддог. Зарим итгэлийн агч нарт ч гэсэн Христ уулзсан гэсэн тэр сүнслэг туршлага биднэрт гэрчилсэн. Магтаалын үеэр тэр бууж ирсэн гэж, шатаар бууж ирсэн гэж харсан гэж тэр тэднэр гэрчилсэн. Миний танаас асуух асуулт бол бурхан яг хаана амьдардаг юм бэ? Яг хаана байдаг юм бэ? Хариулт: хаасаагүй. Бүх газар оршдог. Бурхан бол бүх газар оршдог, бүх зүйлийг бүрхэж байдаг. Энэ дэлхийн ертөнцийг бүрхдэг. Зарим итгэлийн агч нарыг өндгөө дарж байгаа дахиад харсан эсгийг би сайн мэдэхгүй байна. Дахиад бүх өндөгнүүд болон шинээр төрсэн ангаахайгаа далавчаараа болон өөрийнхөө биеэр давдаг. Европт зарим хүмүүс үүнийг харж байсан эсгийг би сайн мэдэхгүй л байна. Бүх өндөг болон ангаахайгаа дахиад өөрийнхөө бие болон далавчаараа бүрхсэн бөгөөд өөрөөр хэлбэл дахианы доор хэсэгт бүх өндөг ангааханууд нь байдаг. Би яг л бурхан түүнтэй адил гэж би зүрлж боддог. Бурхан бол маш том, үнэхээр том, бүх ертөнцөд хамаарах бүх зүйлсийг галакси, гараг ертөнцүүд, сар, нар, од эрхсүүд, хүн төрлөختөн бүгдээрээ бурханаар бүрэгдсэн түүний дотор байдаг. Бурхан бүх ертөнцийг бүрхдэг. Бурхан бол үнэхээр том, агуу. Бурханы сүр жавхлан бол газар сайгүй байдаг. Тэгэхээр юу вэ гэсэн үг вэ гэхээр бурхан бидний зүрхэнд амьдардаг. Бид нартай хамт амьдардаг. Бурхан бидний үргэлж хажууд байдаг. Бид нарын эргэн тойронд бас оршдог. Өөрөөр хэлбэл бурхан бас бид нарын талд байна гэсэн үг. Бурхан бас бидний дээр оршдог гэсэн үг. Бидний дээр гэхээр одоо хэр дээр оршд юм бэ гэж та бодож магадгүй. Мэдээж ингээд төсөөлөд бодож үзээ л да. Газар дэлхий тэнхлийнхаа дагуу иргэдэг. Магадгүй хурдан иргсэн бол бид нар таны толгой доор байх байсан байх. Гэхдээ тийм биш. Бид нарын энэ хурдыг мэдэхгүй байгаа болохоор бидний яг дээр бурхан байдаг. Бурхан бидний дээр байгааг боддоор юм уу? Бидний гарт баригдахаар мэдэрч чадахгүй. Өөрөөр хэлбэл бидний дээр бодит физиш тодорхой газар бурхан оршдгүй. Харин бурхан бол бүх газар оршдог. Тэр бол сүнслэгээр оршдог. Тийм болохоор бид нар бас түүнийг сүнслэгээр магтан хүндэтгэлийг өргөх хэрэгтэй. Түүний агуу томыг сүр жавхлантайг хүлээн зөвшөөрч сүнслэгээр магтах хэрэгтэй. Энэ бол түүний агуу байдал юм. Бурхан бол бүх зүйлийг бүрхэн оршдог. Орчлын ертөнц гэж юу байдаг вэ гэж бид ингээд төсөөлөхөөр энэ бас талаар бидний юу мэдэх бол төсөөлж ойлгож чадах тийм хэмжээнд хязгаартай. Бид нарын чадвар үнэхээр хязгаарлагдвал юм. Бид нар мэдлэг болон төсөөлөөсөө цаашаа хэтэрч чадахгүй. Бурхан биднэрт энийг төсөөлөхийг хязгаар тавьсан байдаг. Нэг л өдөр бид нар маш олон зүйлийг ойлгож ухаарах болно. Ягаад гэвэл бурхан маш агуу болохоор хэрв танд визион ирэх юм бол та энэ талаар гэрчлээрэй. Ягаад гэвэл бурханы визионоор дамжуулан маш олон зүйлийг бидэнд харуулдаг. Жишээ нь бурхан бидний тэнгэрт юу байгааг харуулсан, Библиэд дээрх гардаг хүмүүсийг бас биднэрт харуулсан, тэнгэр элч нар дээшээ доош явж байгааг харуулсан. Ингэж харуулхад ер нь хийн эргэлзэх вүлээ. Бурхан бол асар хүчтэй бөгөөд газар сайгүй байдаг, дэлхийн ертөнцүүдийг бүрхдэг. Бурхан боломжгүй зүйл гэж байдаггүй. Бурханыг хэн нэг нь харсан гээд тэгээд тэр хүн бурхан бол миний хажууд байсан. Тэр миний таалт гэсэн. Тэр миний зүрхэнд оршдог гэхэд яагаад бид нар түүнд нь эргэлзэх гэж? Бурхан бол угаасаа агуу, түүнд боломжгүй зүйл гэж нэгч байхгүй юм аа.